5 дугаар сарын 12. Өнөөдөр бол энэрэн хайрлах, хүндлэн дээдлэх, хүний эрхэмдээ чанарыг агуулan байгаа 17,000 гаруй совилогчдын өдөр юм. Цагаан халаад өмсөж ээлдэгхэн мэнтэлсэн совилогч та амрах нойроо хугаслан байж аюул төвчнөөс авран хамгаалдаг авралын бурхад билээ. Эмнэлгийн хаалгаар ороход огтоос танихгүй хэрнээ элгэмсүү мэдлэн угтаж авдаг совилогч нартай үзэгч та олонтой таарсан бизээ. Олон улсын совилогчдын өдөр тохиож байгаа энэ мөчөд бид эрүүл мэнд, бодлого, удирдлагын магистр, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн мэс заслын засгийн ахлах совилогч, ахлах зэрэгтэй Зогтбаатрын Номин Эрдэнэ, түүний шавь Жамсран пүрвийн Отгон Баяр нарыг нэвтрүүлгийн хоймортой урьж совилогч мэрэгчийн гэгээн сайхныг хуваалцсан нь энэ юм. Өвөө эмээгийн их хайранд өссөн жаахан охин Номин Эрдэнэ хүндлэл хайраа бусдтай хуваалцах хүсэл мөрөөдөлтэйгээр 9-р анги төгсдөг жилийн совилогч мэрэгчийг сонгох шийдвэрийг гаргасан байна. За миний хүүхэд насны мөрөөдөл гэх юм уу? За би 2009 онд 9-р ангид орох жилийнхээ 100 нь бол ер нь бол совилогч болъё гэж шийдсэн. Би ер нь бол өвөө эмээгийн хүүхэд. Миний өвөө 3 удаа харваад хэвтэрд ижижсэн. Мэдээж хүн өвдөлттэй учраас өвдөлт намдаахыг хийлэхийг зорино. Би өдөр болгон өдрийн 4-5 удаад дуутахад бас маш хүндрэлтэй. Тэгээд ер нь бол эмч гэдэг хүнээс илүү өвчтөнтэй ойр сэтгэл зүй, бие махбодороо өвдөлтийн намдааж сэтгэлийн дэм өгөж тэр хүнийг сэтгэлээр эмчилнэ гэдэг бол маш том сэтгэл зүй эмчилгээ гэдгийг бас өвөөтэйгөө тэр үед ярилцчихэж би ер нь совилогч гэдэг мэрэгжил хамгийн том агуу мэрэгжил юм байна. Тэгээд ер нь бол совилогч болъё гэж тухайн үед шийдэжсэн. Шинэхэн төгссөн совилогч багшийнхаа саналаас татгалзан хувийн эмнэлэгт ажилд орлоо. Ганцхан жил ажилласан тэр хугацаа түүнд баггүй дуршлага бас энэ мэрэгжлийн хүндхэн үеүүдийн эхлэлийг мэдрүүлсэн. Эмчлүүлэгч нартаа тусламж үйлчлэгээ үзүүлэхэд мэдэхгүй чадахгүй, сандрах үе бишгүйдээ л байсан. Хизээний Чамбай Номин Эрдэнэний хувьд дараагийн ээлжийн совилогчдаа ажлаа хүлээлгэж өгөхийн тулд хичээн цурам хийлгүй хонсон шөнүүд олон. Чингэлээ дөрөв эрүүл мэндийн төвийн сувилахын албаны дарга нэмгэрэл дарга маань миний хадаг өрсөн багш байгаа. Би багштайгаа одоо 11 жил ингээд багш шавийн гэрээтэйгээ явж байна. Би 2015 онд Итүүгийн их сургуулийг сувилахын бакалавр мэргэжлэр төгсөөд сургууль төгсөөд багш ажлын санал тавьсан л да. За манай дүүрэгт ийм ажил байна. Нэмээ чи наашаага ороо гэхэд тухайн үед хүний амьдралсаа нүгэ багшаа би цалин өндөртэй газар орноо, хувийн эмнэлэгт орно гэдээ анх хувийн эмнэлгээс буюу ачит их гээд эмнэлгээс ажлын гараагаа эхэлж исэн. Анх хувийн эмнэлэгт ороод 24-48 гардаг ээлжийн совилогч байлаа. За тэнцэнэ мэдээж дор ээж манайх тэр нөгөө уламжилт Европ ирэх хавсаран хойд солонгос эмчнэр маань зүү төөнүүрээ эмчилгээгээ хийж Монгол эмчнэр маань Европ эмчилгээгээ хийдэг байсан. Тухайн үед бол дөнгөж төгссөн шинэхэн совилогчийн үед бол юу ч мэдэхгүй, бараг станаар суцаар явах тариагаач мэдэхгүй. За энийг хаана хийх вүлээ гэхэд нэрээд хүнийг нөгөө хажууд байх багш байхгүй төшөж тулах хөнгөө айгүй хэцүү байдаг, хүндрэлтэй байдаг. Юм болгоны тэр үед Google-с, YouTube-с ч юм уу альсэл нөгөө нэг сургууль руугаа багш нар руугаа эргэж холбогдох өөрийнхөө хадаг ирсэн багштай нэмгэрэл багшаасаа даргаасаа юмыг асууж мэдэх тиймэрхүү хүндрэлтэй бэрхшээлтэй юм бол айгүй их гардаг байсан. Тэгээ мэдээж ээлжийн ажил айгүй хүнд асуудалтай юмаа тухайн үед бүрэн гүйцэд хийж дараагийн совилогчтой юмаа хүлээлцэн тэгээ шинэ хүүхэд асаа энэ шүнжэнгөө нойргүй байна шүү дээ. Өглөө нь ингээл нөгөө совилогчтой алдаагүй бүрэн гүйцэд бичгээр төгөлхийн тул бүх юм эхнээс нь харна. Яа тарианы өрөөг оройн цэвэрлээд хонно. Тэгээ бас хувийн эмнэлэгт ажилласан маань те юмд нэхуур байх энэ бас миний давуу тал болж сууж өгсөн болов уу гэж боддог. Өвөө шигийн өвдөд зовсон хүмүүст туслах хүсэл зорилготой залуухан совилогчид илүү их туршлага хуримтлуулах, суралцах шаардлага бий болно. Тиймээс багштай улсын эмнэлэгт ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгаж Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн мэс заслын засгийн совилогчаар ажилд орсон. Хүүхэд байхын хичээнгүй Нямбай Номин Эрдэнэний хувьд туршлагатай, чадвартай багш Нямгэрэл сайн хамт олонны дэмжлэгээр өнөөдөр ахлах зэрэгтэй туршлагатай совилогчдын нэг болжээ. Совилах уу гэдэг маань өөрөө хайр гэсэн энэ сайхан үгнээс одоо бий болсон
үг юм байгаа юм. Тэгэхээр зэрэг сувилагч болгоны сэтгэл зүрхэнд хайр шингэсэн байдаг. Тийм ч учраас манай сувилгаан алба дандаа хайраар бий болсон баг хамт олон гэж бүрдэж ингэж ажиллаж байдаг. Туршлагатай сувилагчийг дагалдаж шинэ сувилагч маань ажлын байран дээр дагалдана гэдэг маань маш чухал асуудал байдаг. Яагаад гэвэл сувилагчийн одоо 80 гаруй үйлдэл маань одоо гардан үйлдэл байдаг. Гардан үйлдэл гэдэг маань алдаж болохгүй асуудал байдаг. Яагаад гэвэл сувилагчийн энэ үйлдэлээс нэг л зүйл ингээд алдах юм бол хүний эрүүл мэнд тэр тусмаа одоо тухайн хүний сэтгэл зүйн асуудал гэх мэтлэгээр олон зүйл ингээд шалтгаалдаг учраас гардан ур чадвар одоо сургах гэдэг асуудал чухал байт юм аа. Эмнэлгийн хаалгаар орж ирж байгаа хүн бүхэн аврал, инрэл, итгэлийг тэн орж ирдэг. Харин эмч сувилагчид итгэлийн галыг бөхөөхгүй, чадхаасаа чадахгүй хүртэл зүтгэх хүндхэн үүрэгтэй. Тэд мэрэгчлийнхээ хүнд хэцүүгээс шантарсан удаагүй. Тэд үүргэж мэддэг, хариуцлагаач ойлгодог тийм л хүмүүс. За манай байгууллага 2002 онд сувилгаан албыг байгуулсан төвхтэй хүний нөөцийн 40 гаруй хувийг сувилагч мэрэгчлэнүүд маань бүрдүүлдэг байгаа. За манай байгууллагын хувьд бол зөвлөх зэрэгтэй 2 сувилагчтай, клиникийн профессор 1, докторон сувилагч 1, магистр сувилагч 10, за ахлах болон тэргүүлэх зэрэгтэй сувилагч нар бол 50 гаруй хувийг эзэлдэг. Ийм чадварлаг баг хамт олноор бүрдүүлсэн байгаа. За манай байгууллагын хувьд бол сургалт хэрэглэгч байгууллагын эрхтэй сургалт явуулдаг юм байгууллага. За сувилагч гэдэг мэрэгжил бол үнэхээр онцлогтой юм мэрэгжил. Эмнэлгийн тусламж үйлчилгээний одоо 50 гаруй хувийг бол сувилагчийн үйл ажиллагаа хүн амд үзүүлж байгаа энэ тусламж үйлчилгээ эзэлдэг байгаа. За сувилагч мэрэгжилтэн маань өвчтөнтэй хамгийн ойр ажилладаг. Яг одоо нүүр тулж харьцдаг бүх тусламж үйлчилгээг гардан үзүүлдэг юм онцлогтой юм мэрэгжил. За бид энэ сургалт хэрэглэгч байгууллагынхаа хувьд за өрхийн мэрэгчсэн сувилгаан сувилагчийг бэлдэх энэ хөтөлбөрийг батлуулахаар одоо бэлдэж ажиллаж байна. За цаашдаа бид одоо сургалт эрхлэхийнхаа хажуугаар өөрсдөө бас суралцагч байгууллага байхын төлөө бас зорж ажиллаж байна. За энэ үүднээсээ бид сувилагч мэрэгчлэтнүүдийнхаа сургалтыг дэмжиж за мэрэгшүүлэх сургалтанд одоо маш эрчимтэй хамруулдаг. За жилдээ 2 удаа бид нар сувилагч нараа мэрэгшүүлэх сургалтанд хамруулахын зэрэгцээгээр одоо бас бусад одоо богино хугацааны зайн болон танхимын сургалтуудад бол дэмжиж хамруулж явдаг. За сувилагч нараа бид мэрэгшүүлэх сургалтанд хамруулахдаа 60-аас 100% цалингийн дэмжлэгтэйгээр сургалтанд хамруулж байгаа. Сувилагч мэрэгчлүүд маань одоо санаа амар сургалтандаа суугаад мэрэгчлээ эзэмшээд эргэж ирээд ажиллах ийм боломжийг бид бас бүрдүүлж байгаа. За манай сувилгаан алба нь 10 ахлах сувилагч, 6 тасаг нэгч, 2 төв салбар амбулаторитойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Энэ дундаа манай номын эрдэнэ сувилагч маань бол мэс засал, гэмтлийн тасгийн ахлах сувилагчаар ажилладаг. 14 хоног болгон бид нэр апходоор тойрон үзлийг хийхэд манай номын эрдэнгийн маань тасаг нэгж бол ерөнхийдөө цэгцтэй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөн алдаа эрсдлийг гаргалгүйгээр туршлагатайгаар ажиллаж байгаа сувилагч маань юм аа. За мэдээж сувилагчийн эмнэлгийн эрүүл мэндийн ажилчдын ажил өглөө 8:30-аас эхэлдэг. Мэдээж 8:30-аас өмнө ирж бид нэр тариа тарилга, боол, хагалгааныхаа зүйлсүүдийг бол ариутгалаасаа авч улнаан бэлддэг байгаа. За ээлжийнхээ 2 сувилагчтай ирж байгаа бож байгаа 2 сувилагчтайгаа ээлжээ хүлээлцэж опхотоор тасгийн эрхлэгч эмч нартайгаа цуг хамтарсан үйлчлэгээр явдаг байгаа. Ер нь бол энэ 10 жилд бол сүүлийн хэсэгт бол шантраагүй л дээ. Анх сувилагч бол төгсөөл эхний жилдээ бол мугасаа маш их шантран юу хийчихвэ гэл тэгэл эмчнэрийг харахаар эмчнэр гоё ч юм шиг харагдаад би яагаад сувилагч болчихоо гэлээдэг. Яг үнэндээ өөрийнхөө ажил мэргэжлийг сонгоод яг юугаар нэрийсэх вэ? Энэ миний яг гээд явах зам юм бэ гэдгээ мэдчихвэл маш сонирхолтой, хайр хүрэм, ерөөсөө шантрахааргүй. Тэгэл одоо хүртэл ингээл 10 жил ажилласан байна. Одоо энэ мэргэжлэрээ ч гэсэн цаашид ажиллана гэж бодож байгаа. Өдөр тутам өнгө зүс, үзэл бодол өөр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэдэг нь эмч сувилагчдад алхам тутамдаа хэлэх үг, хийх үйлдэлтэй нягт нямбай, хянуур байхыг шаардна. Тэр дундаа мэс заслын тасагт ажиллана гэдэг сувилагчаас илүү их ур чадварыг шаардах нь гарцаагүй юм. Хамтран ажиллаж байгаа эмчийнхээ үйл хөдлөл, харцаар нь юу хийх гэж байгааг нь ойлгож сурах хэмжээний ур чадварыг сувилагч өөртөө суулгаж авдаг. Энэ бол сувилагч хүний онцлог бас давуу тал.
За совилогч эмч хоёр бол мэдээж эмч нэгдүгээр хүн эмчийн баруун гар совилогч, эмч совилогч хоёр хоорондоо хэр сайн ойлголцсон. Би бол одоо унтуулгынхаа тулгаан эмчтэй, месихээ төмөр очир эмч, мэнд баяр эмч, алтан цол эмч эднэртэйгээ болол те. За энэ эмч маань нэр энэ хагалгаан дээр ийм шаарддаг шүү. Тулгаан эмч маань унтуулга дээр ийм шаарддаг шүү гэд баг эмч совилогч хоёр биенийгээ баг уншдаг болчдөг. Тэгэхээр тэр нь бүр ингээ ажиллахад ямар ч асуудалгүй проблемгүй байдаг. За бас шинэ эмч нартайгаа бас нэг тодорхой хэмжээнд дасаж, уусаж өгөхийн тулд бас нэлээд хідэн хагалгаанд орох, нэлээд хідэн ажилбар хийж бид хоёр бас хоёр биенийг ойлголцолт хүрдэг. За мэдээж совилогч бол эмчийн алтан баруун гар гэж боддог. Совилогч гэдэг мэрэгжил маань бол 1929 оноос өдөө хүртэл 96 жил үүсэж өгч явагдсан байх нэ. Тэгэхээр энэ цаг хугацаанд совилогчийн мэрэгжил бол тодорхой хэмжээнд үе шаттайгаар сайжирч Монгол улсад улам сайн дэлгэрч явж байгаа чиглэлүүдийн нэг. Эмч хүний хамгийн сайн төшиг тулгуур, хамгийн сайн анд, найз, нөхөр амьдрал дээр ч вэ, мэрэгжил дээр ч вэ, бүх зүйл дээр совилогч гэдэг маань өөрөө эмч хүний баруун гар, хамгийн сайн зэвсэг, хамгийн сайн төшиг тулгуур болж явдаг хүмүүсийн нэг бас мэрэгжлийн нэг юм аа. Тэгэхээр совилгын мэрэгжил маань өөрөө болвол эмчийн мэрэгжлээс тодорхой төрөл нарийн мэрэгчлэрээ өөр байдаг боловч бидний үндсэн гол чиглэл өвчтөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж хамтарч цогц үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт оролцож явдаг нэг бас том түлхүүр юм аа. За мэдээж хамгийн их ачаалттай сар гэх юм бол 1-р сар, 12-р сар эднэр бол маш их ачаалттай сар байдаг. Тэр үедээ манай мэс засал гэмтлийн засаг маань нэг 80-аас 90 агалгаа дунджаар бол тэр сардаа хийдэг. За бусад саруудад бол дундаж өдрийн агалгаанд 4-5 агалгаа хийгдэж явдаг байгаа. Амбулаторын үзлэг маань маш их ачаалттай. Өдөрт 80-90 хүн давтамжтайгаар боолт явдаг. Мэдээж цэвэр бохор, гэмтлийн болт гэсэн, гипс гэсэн 4 тустай үйл ажиллагаатай өрөөнүүд байгаа. Манай мэдээгүй зүйлгийн совилогч гэдэг хүн бол ерөнхий ямар үүрэг оролцоотой байдаг вэ гэхээр биднийг амжилттай тэнцвэржүүлсэн мэдээгүй зүйлийг хийж өгөхөд эмч хүний бүх зүйлийг бэлдэж мөн тухайн эм тариаг хэрхэн яаж зөв хийх, хэрхэн яаж хүндээ өгөх вэ гэдэг дээр маш сайн арга хэмжээг авдаг хүмүүсийн нэг байдаг. Мөн мэдээгүй зүйлгийн явцад хагалгааны ширээн дээр хүндрэл гарах үед хамгийн сайн тусалж өгдөг хүмүүсийн нэг. Мөрөөдлийнхөө мэрэгжлийг эзэмшээд хөөж догдолж байсан шинэхэн совилогч хэдийн 10 гаруй жил мэрэгжлээрээ дасралтгүй ажилласан дуршлагтай совилогчдын нэг болсон байна. Дуршлаг гэдэг үгний цаана энэ хүн дараагийн залгамж үеэ бэлтгэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглах ёстой гэсэн үг юм. Чингэлдээ нэгдсэн эмнэлгийн совилгын алба хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд совилгын чиглэлээр боловсон өвчин бэлтгэж байгаа сургуулиудтай хамтран багш шавийн барилдлагыг бий болгосон. Ахлах совилогч Номин Эрдэнэч хэдийн өөрийн шавьяан хүлээн авч мэс заслын бас нэгэн чадварлаг совилогчийг бэлтгээд эхэлсэн байна. Энэ багш шавийн барилга гэдэг зүйлийг бол 2010 онд Итүгийн их сургуультай хамтарч бэлдэж эхэлсэн. Тэгтэл яг 2025 оны байдлаар бол 1000 гаруй шавнартай болсон байна совилогч нар маань. Номин Эрдэнэ совилогчаараа бахархаж байна. Номин Эрдэнэ маань надад шар хадгаа барьсан шавийн байгаа юм. Гэтэл өнөөдөр Номин Эрдэнэ маань өөр ингэсэн шавьтай Отгон баяр гэдэг мундаг хөрхөн шавьтай болсон. Отгон баяр гэдэг шавь маань бас мэс заслын тасагт мэс заслын мэрэгсэн совилогчаар ажиллаж байгаа. Ороод жил гаруухан ажиллаж байгаа ч гэсэндээ мэрэгшсэн совилогч гэдэг нэрийг зүгээд багштайгаа мөр зэрэгцэн ажиллаж байна. Номин Эрдэнэ маань энэ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвдөө сулган албандаа 8 жил ажиллаж байгаа. Тэгтэл мэс заслын засгийн ахлах совилогчийг хийгээ явж байна. За манай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв багш шавийн гэрээг бол манай совилгын алба маань маш сайн зохион байгуулдаг. Үүн дээр бүрстаа нэр сэтгэл зүрх бие махбодоо манай нэм гэрэл дарга маань зориулан ажиллаж байгаа. За манай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн совилгын алба маань Итүгийн их сургууль, Глобал их сургууль, Инрэл дээд сургуультай мэдээж бүгднтэй багш шавийн гэрээ тийм гэрэж хамт ажилладаг. Миний ууган шав манай мэс засал гэмтлийн тасагт ажилладаг Отгон баяр гэдэг хагалгааны совилогч маань байна. Анх тэгэл ер нь багш шав болоход ууган шавтайгаа анх болж исэн гэхэд утгаараа гэх юм уу сэтгэл хөдлөл маш их байсан. Би ч бас өөрөө совилогч мэргэжлэр ажиллаад нэг
6 жил болж исэн. Энэ хүнд одоо юу заах вүлээ гээл бас л нөгөө шавьтай бүх юмыг эхнээс нь өөрөө юу мэдэж сурсан, юун дээр алдаж онж исэн тэр болгоныгоо шавьтай мэдрүүл, шавьяга надаас бага алдаасаа, надаас илүү хүн болоосоо гэдэг утгаар нь бол шавь нартаа бол ингэж хилж заа сургаж явдаг. За одоо нэг итгэвгүй их сургуулийн маань 2 дугаар курсын бас намун цэцгээ шавьтай мэдээж бас шавь маань бас сургуулаа төгсөөд манад бас сувилагчаар ажиллах сонирхолтой байгаа. За би 2019 онд итгэвгүй их сургууль элсэн ороод 2023 онд итгэвгүй их сургуулийг бакалаврын цуглахын сургуулийг төгссөн. За одоогоор Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн төвдөө ажиллаад 2 дахь жилийн нүрийг үзэж байна. За мис таслын сувилагчаар ажиллаж байгаа. Би өөрөө нэг нээлттэй, хүнтэй харьцах дуртай, тэгээ хүн хайрлах тийм дуртай. Тэгээд тийм болохоор сувилагч гэж яг миний мэрэгжил бол яг хүнтэй тулж харьцдаг, үйлчлүүлэгчийгээ хайрладаг, бүх зовлон бэрхшээлийг нь ярилцдаг. Тийм учраас би сувилагч мэрэгчлээ сонгох шалтгаан болж өгсөн. Номын эрдэнэ багш маань хаалганы сувилагч хийдэг. За намайг оюутан байх цагаас эхлэн одоо би яг энэ имлэг дээр ирээд дадлага хийдэг байсан. За тэгээ яг хаалгаа гэж яг юу ямар хуу юм болдгийм бол гэсэн нэг надад анхан шатны мэдлэг байхгүй байдаг байсан байхгүй юу. За тэгээд оюутан байхдаа эндээ ирээд дадлага хийгээд тэгээ явж хахад бүхэл юм одоо тойрж байгаа байхгүй юу, дотор мэдрэл гэж ингэж тойрж явж байхдаа хамгийн гоё нь мис таслын сувилагч буюу хаалгааны сувилагч байсан. Нэр хүндтэй маш гоё. Ерөнхийдөө одоо тэр өвчтэй зовиртой орсон хүнийг бүтэн маргааш нь гэхэд өвчин зовир өвдөлт нь багассан байх тийм талаараа бол хамгийн гоё санагддаг байсан. Ажил мэргэжил дээрээ удирдлагатай, хатуухан шүмжлэх багштай ахлах сувилагч Номын Эрдэнэ амьдрал дээрээ 2 хүүхдийн ээж болсон шавилхан гэргий. Түүнийхээ нэг Тэнгис болд гэдэг. Мөн л Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч залуу. Гэр бүлийн 2 хүн нэг салбарт ажиллана гэдэг бие биенээ маш сайн ойлгож дэмжинэ. Харин ар гэр өөр хүүхдийн аав ээж нь баттай даана. Цагаан халаад өмсөж чагнуур зүгээгүй ч хамтдаа эрүүлэнхий манаанд зүтгэж байна. Гэр бүлэрээ эмнэлгийн хүн байна гэдэг бол маш том олзуурах уу, баярлах уу гэх те бас л эрүүл мэндийн салбарт ингэж ажиллана гэдэг бол маш том үйл явдал гэж боддог. За мэдээж л эмнэлгийн хүмүүсийн ар гэр бол тэр чигтээ хаягддаг. Бид 2 хүүхэдтэй, 2 хүүтэй. Том хүү маань 3 дугаар анги, бага хүү маань ой гарантай. Хүүгээ багыгаа ой хүргээд ажилдаа орсон. Сая би 24 оны 6 сард декретнээс орж ирсэн. За тэгэхэд ар талын минь дааж байгаа 2 талын аав ээж 2 мар байна. Гэл хүүхэд өвдсөн ч тэр ард одоо хагалгаа оройтоод ажил оройтоод хоёулаа цаг наргүй явхад бол 9-10 цаг гээл харихад 2 хүүхэд нь те ямар санаа зовх юмгүй ажил дээрээ нөгөө гэрлүүгөө яарах сэтгэлгүй ажиллаа тайван хийлгэхэд бол аав ээжүүд маань маш их тусаж дэмждэг байгаа. Мэдээж хоёулаа цуг нэг газар ажиллах бас сонирхолтой. Нэгээ ойлгоно. Тэгээ зарим хүмүүс ч бас хэцүү шттэ эмнэлгийн хүн ажлыг ойлгохгүй ард иргэд маань тий яагаад оройтуу яав үнэн үү яхаараа ингэж 8 цагаас илүү ажилтын барьдیں۔ Ингээ тийм хүмүүс идэг. Мэдээж би тэр 2 бинийгаа маш сайн ойлгодог. Манай хүн бас 24 хийх үе байна, жижүүр тонох үе байна. За би бас хаяа жижүүр тонон, наан цаана оройтно. Тэгэхээр бас гэртээ очингууд 2 хүүхэд маань инээж ухтаал гүүж ирээл ээж ааваа гээл. Тэгэл аав ээж 2 маань ороход те бүх юм нь болгоцсон. Өста нэр ирээд амархад л бэлэн хувц хунар хоолунд бүгдийг ингээл арын ажлыг маш сайн даадаг. Тэрэнд нь бол маш их ар гэрээхэндээ аав ээжтэй хань ижилтэй баярлж явдаг. 2012 оны 7 сарын 12-нд анх ирэх санал тавьжлаа. Тэгээд ер нь бол бид хоёр чинь оюутан байхаас л хамт нэг сургуульд суралцаад явж исэн. Манай эхнэр болохоор сувилах анги, би болохоор юуны анги ханах хүний хэмжээ анги. Тэгээд анх энэ Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр дадлага хийгээд сувилахын дадлага хийж чад бид хоёр танилцж ирсэн. Бид хоёр ч одоо яг ингээд танилцсанаас хойш ингээ 13 жил хамт байна. Миний хажууд хамгийн их төшөв толгоор олж миний бүх алдаа тэгдэл бүх зүйлийг маань ингээд засаж залруулад явдаг. Миний хамгийн түшигтэй хүмүүс манай байгаа. Тэгэл ер нь бол намайг зарим үед ингээл бороо зүйл хийх ч юм уу алдаа тэгдэл дээр намайг нэлээд зэмэлдэг ээж шиг минь хүн. Тэгээ бид хоёрын хамгийн чухал зүйл нь би бинийг хамгийн сайн ойлгодог аль талаас.
Сувилгын тусламж үйлчилгээгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулах ямар ч боломжгүй зүйл. Хүний төлөө хүн ёсоор ажиллахыг алхам тутамдан сануулж, хүнлэг, энэрэнгүй зам чанарыг өрдөж байдаг ийм л ажил мэргэжил. Хүнлэг чанар нь сувилагч мэргэжлийг чимж, ур чадвар нь энэ мэргэжлийн нэр хүнд үн цэнийг нь өсгөж байдаг юм. Хамгийн сайхан нь хүн эзэмссэн мэргэжилтэд эзэн байх. Тэгээд ур чадвартай эмчийн баруунгаар эмчтэйгээ хамтарч бүхнийг хийн. Тэгээ тэн дундаа мис засал мдээгүй зүйлгийн сувилагч бол бусад сувилагч нараас бол маш их юмараа давуу талтай гэж боддог. Маш сонирхолтой, өдөр болго өөр төрлийн юм хийдэг учраас бас бусад талаас онцлогтой шүү. Хариуцлага өндөртэй. За мдээгүй зүйлгийн сувилагч бол бас нарийн нандин хайрламар мэрэгжил. За манай багшийн хувьд бол айгүй мундаг хүн байдаг. За надад зааж сургах, зөвлөх маш олон зүйл байдаг. За би өөр одоо ингэж боддог штеп. Өөр эмнэлэгт орсон бол за жишээлбэл одоо багшгүй юм өөр эмнэлэгт орсон бол маш айцтай. Тэр одоо намайг нэг түшиг тулах баг нь болж явж байгаа байхгүй юу? Намайг бүх зүйл дээр нь тусалдаг, дэмждэг. За хатхан баяраа чи нэг тийм хийгээд, ийм хийгээд гээл. Тэгэж дэмждэг болохоор багшлаа маш их баярлж авдаг. За өнөөдөр мэдчихсэн маань маргааш гээд нэг арай өөр процессны юм ороод ирэх ч юм уу те. Тийм зүйлүүд маш их тулгардаг. Бас ард иргэдийн нэг жаахан стресс бухимдал. За би ч нөгөө одоо дөнгөж шинэ залуу сүйтгэгч ажиллаад 2 жилийн нүрийг үзэж байгаа учраас тэр тал дээрээ бас жаахан хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл бол тулгардаг. За жаахан сэтгэлээр унж өмнөхөн багш руугаа чатчих штеп. Бистэн яг тэгээд байна. Чадахгүй нэ гэл хамаг юмнаа хэлдэг. Тэгэл багш маань урам зориг хайрладаг да. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа сувилгын мэргэжилтнүүдтэй олон улсын сувилагчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Намын эрдэнэ шавьда, намын эрдэнэ маань шавийн шав гэсэн үг тийм ээ. Отхон баяртай, багш нь туйлих баяртай байна. Миний дотор хайр буцалж ийн таярыгаа хараад бахархаж ийн улам цаашдаа сувилгуудаа үнэнч чин сэтгэлээс ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийн мандаанд бат зогсоорой гэж багш нь захих байна. Тэгээд нийт одоо сувилагч нартаа мэргэжил нэгт нөхдөдөө ард иргэдийнхэн эрүүл мэндийн төлөө нүд завчилгүй хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа сувилагч нартаа олон улсын сувилагчийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эрүүлэнхийн торгон манаанд тангараг өргөн зогссон манал борхны илч гэмээр бусдыг инэрч бийсээ сургах бүлийн сэтгэлд сувилагч танд талархъя.